Байгаль дэлхийг хураахан арилж, цэцэг бүхэн дэлбэлтийн адил хүнд хэлсэн ганцхан үг сэтгэлийн толийг гэрэлтүүлдэг юм аа. Сайн байцгаана уу? Намайг Балдаржийн Наранця гэдэг. Танд би өөрийгөө танилцуулах 5 хормоолохыг минь зөвшөөрнө. Амьдрал минь хүсэл мөрөөдлөөр дүүрэн хийж бүтээхийн дэврэн сэтгэлээр ажил бизнесийн гараа хилжилээ. 25 нас миний амьдрал тэгшэрсэн сайхан үе. Хувийн эмнэлэг, сайхан хань, хөөрхөн 2 хүү хязгааргүй хийж бүтээхийн хүсэл оволцож мөнхийн хөдөлгөөртэй мэт өөрийгөө төсөөлж байсан ч амьдрал минь эхэлсэн шигээ сайхан үргэлжилсэнгүй. Хилж ирдэггүй, хийш ирдэг олон асуудлуудын нэг яахын аргагүй өвчин. Хайртай хань минь олон жил хүнд өвдөж, гэр бүлийн санхүү, гэр бүлийн баяр хөөр өдрөөс өдөр томигдсаар, тамир дуусч, төвчээр барагдсаар. Эдгээр он жилүүд амьдралд их зүйлийг бодогдуулж, өөрчлөлт хийхийг надаас шаардаж байлаа. Орчлын ертөнц тэнцвэр тарьцаанд оршин тогтдгийн адил хүмүүний амьдрал бүх талстаараа тэнцвэртэй хөгжих ёстойг би туулсан он жилүүдээс ухаарсан юм. Олон жил ядарсны төгсгөл болох 2008 он би сэтгэлгээгээ бүрэн өөрчилж, томоор сэтгэж, алсыг харж, амьдралаа аялал болгож, дэлхийд бизнесээ эхлэн олон хүнд тусламжийн гараа сунгасан эхлэл байлаа. Бид амьдралдаа алдаа ихэс үргэлж айдаг. Айдас биднийг дагсаар л, тушсаар л. Гэтэл айдас зөвхөн бидний дотоод мэдрэмж, албан тушаал нэр хүн дээр өөрийгөө гойж, мөнгөтэй хүний дүрийг байн гисгэж, өөрсдийгөө хуурсаар л өдөр хоногийг өнгөрөөсөв. Гэхдээ бид өнгөрснөөр амьдраад байх уу? Эсвэл ирээдүг өөдрөгөөр харж эхэлж, бүтээж эхлэх үү? Тийм ч учраас өнөөдрийн амьдралдаа дүгнэлт хийж, ирээдүйд та хэн болохыг хүсэж байна? Ямар амьдрал цогцлоохыг та хүсэж байна? Та хаана ажиргалтай байдаг? Тэр газраа л бай. Та юу хийвэл баяр баясгалтай байдаг? Түүнийг л хий. Гэхдээ нэг удаа хийгээд орхих биш. Үргэлж датал зуршил болтлоо хий. Энэ миний амьдралын алтан түлхүүр юм. Та онцгой нэгэн, таны дотор ямар их хүч, нөөц бололцоо, авиас бэлэг, суу ухаан нуугдаж байдаг хязгааргүй боломжийн мөнхийн сав билээ. Өөрийнхөө тэнгэр заяад хувь тавиландаа итгэж ирсэн би сайхан гэр бүлтэй азтай бүсгүй. Таач гэсэн ирээдүйн амьдрал, сайн сайхан бүхэндээ итгэж амьдралынхаа эзэн нь болсон хувьтай нэгэн билээ.